Төрийн далбааг мандуулах ёслол. Алхаад! Мөс! Сурагчдыг эх орныхоо үнэт түүх өв соёлоор бахархдаг хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын нийт 64 сургууль орсноос 55 сургууль амжилттай хэрэгжүүлж 170,000 гаруй сурагчдыг хамруулж 987 сайн дурын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургуулиуд 7 хоног бүрийн даваа гарагийн өглөө төрийн далбааг мандуулж баасан гарагийн өрөө болгохдоо төрийн бэлэг тэмдгийн тухай хуулийг чандлан мөрдөж байна. Төрийн далбаагаа мандуулаад явах монголоор бахархах омгших сэтгэл их төрсөн. Эсвэл соён ба өргөөд сургуулийнхаа гадаа мандуулж байна. Ер нь их бахархаж байна. Төрийн талбайдаа ёслол зохицныг тэгвэл маш том нэр хүнд гэж би өөрөө боддог. Маш хүндэтгэлтэйгээр хийдэг. Би Монгол хүн шүү, Монгол үндэстэн шүү гэдэг бахархал омгшлоо байнга мэдэрч байдагт л очирн байдаг гэж бодож байна. Төрийн далбаагаа 12 жил мандуулсан хүүхэд үеийн үед тэрийг санагалцсан шүү. Үеийн үед тэгэхээр тэр хүүхэд эх орондоо төрийн далбааг зүрхэн тушаа газар хадгалж явах юм байна гэж зорж энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Улам цаашаа өргөжөөд Монгол улс тэр чигээр эх орноо мэдээд хайрладаг тийм мундаг ирээдүй бүтээж байгаа гэж бодож байгаа. Бид нар чи үргэлжлэх ирээдүй хүүхдүүдтэй түгээн дэлгэрүүлж яваад айгүй баяртай байгаа. Энэ бол одоо бас Монголын бахархал шүү. Төрийн талбайд аш холбогдол өгч манай ээлж болсон уу хэмээн юу н хүлээлттэй болсон. Монголын төрийн далбаагаа одоо энэ ингээд байрлуулчих, хана болсон байгаа ч хэдүүл ан дээрээ ингээд тавьчих ч гэдэг юм уу. Ер нь ингээд тугаа юм нэлийн хүндэтгэлтэй ингээд энэ бол байрлуулдаг болсон. Өөрсдөө яг ингэж хэрэгжүүлж ихснээр аль хүүхдүүд маань тугаа маань бас ямар гоё юм бэ? Тугаа буулгахад бас бид нар ийм сэтгэл ямар гоё их оронч үзэлтэй ийм гоё мэдрэмж төрж байна. Хүүхдүүд маань айгүй дуртай. Төрийн талбайг бид үргэлж хүндэлж, дээдлж, шүтэж явах хэрэгтэй. Empathy Education. Монголын уламжлалт малчин ахуйд суурилан хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэх үе, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлж, тэдгээрийн сэтгэл зүйд өрөвч нэмжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх нь Empathy Education хөтөлбөрийн гол зорилго юм. Хүүхдүүд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сэтгэл санаа тогтворч, зөв дадал хэвшлийг төлөвшүүлж, таван хошуу мал, уламжлалт аж ахуйгаа танин мэдэх, бусадтай хэрхэн харилцаа холбоо тогтоох зэрэг чадварт суралцсан үр дүн гарч эерэг нөлөө үзүүлж байна. Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 8-аас 14 насны 2400 сурагчдыг хамруулад байна. Empathy Education. Монгол хүн яагаад илүү их сайхан сэтгэлтэй гэдэг байсан балтагаа холбогдож байгаа тэр зүйлүүдэд хүүхдүүд маань багахан ч гэсэн ингээд ойлгож авч байгаа гэж найдаж байгаа. Автобусанд суугаад энэ малчин айлдаа ирэхэд айгүй гоё сэтгэлээ өндөр болсон. Надад бүр амар гоё байна. Яаж ингээ хонь ямаар ингээ яаж хариулдаг, яаж ингэж сав гэдэг. Тийм ингээ тэрийг ингээ мэдэж авч байгаа болохоор надад бүр ингээ амар гоё. Би амар олон гоё мэддэг болсон чинь. Аруулгийн сурсан. Аруулг чинь ийм гоё байсан юм шүү дээ. Ийм одоо шатлалтай байсан юм шүү дээ гэдэг зүйлээс ингээд үгүй болж байгаа уламжлалынхаа ингээд сэргээгээд илүү тэдэнтэйгээ илүү ойртож байгаа. Үгсэгээр empathy education буюу өөрчлөлт нэмж сэтгэл бусдыг ойлгох. Монголоор бол юу гэдгийг зүрх сэтгэлийн боловсрал. Эх оронч сурагч хөтөлбөр. Эх оронч үзэл үндэсний бахархал, эх хэл, нүүдэрчин ёс заншил, түүхийн талаарх мэдлэг ойлголтыг өгч сурагч бүрийг эмгцэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцуулж, гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой эх оронч хөтөлбөр 10-аас 12 дугаар агших ангийн сурагчдын дунд эх орон сэдвээр эссе бичиж, нээлттэй сонгон шалгаруулж, нийт 7 дүүргийн 55 сурагчид материал ирүүлсэн. Үүнээс 35 эрэгтэй 11 эмэгтэй сурагчдыг сонгон шалгаруулсан. Улмаар зэвсэг түвшний жанжин штабын баг бүрэлдэхүүнтэй хамтран 7 хоног хагас зэрэгжилтийн зохион байгуулалтанд оруулж дээрх мэдээллийг олгосон болно. Ирээдүйд сурсан мэдсэн зүйлээ одоо эх орныхоо хөгжил цэцгэлтэнд одоо зориулахад үнэтэй өв нэмэр оруулаа гэсэн ийм л итгэл үнэмшилтэй байна. Та нарын амьдралдаа одоо энэ сургуулиас авсан юм хэрэгжүүлээд ядад өглөө босоод ороод өглөө босоод гүйцэтгэв байгаараа ойртож гисэн шогшдог байгаараа л гэсэн чинь. Тэгээ хамгийн гол нь эндээс би хүүгээ тодорхой хэмжээгээр ер нь эх орон хаанаас эхэлдэг вэ те энэ эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр бас манай төрийн байгууллагууд хүүхэд залуучууд руу өсөр үеилүү чиглэсэн юм бодиттой арга хэмжээ зохион байгуулж явуулж аваад өдөө маш их талархалтай байгаа. Хагас хэрэглэх
тийм байдалтай байсан. Тэгэл ер нь бас цэрэгт явах юм чи тэгэл цэрэг ямар бай, нэг жил цэргүүд ямар байдгийг л мэдчих авсан да. Эх оронч гэдэг үзэл бодвол том зүйл биш, жижиг зүйлээс эхэлдэг шүү. Бидний орчин тойрон байгаа жижиг өвснөөс хүртэл эх оронч үзэл өндөртдөг юм шүү гэдгийг л та. Би энд ирэхээс өмнө эх оронч хүн гэдгийг маш томор боддог байсан. Гэвч энэ зүйл энгийн зүйлээс эхэлдэг байсныг ойлгож авлаа. UB Debate 2025 хөтөлбөр. Нийслэл хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын хөгжлийг дэмжих, оюунлаг, эрүүл, бүтээлч иргэдийг бий болгох зорилгыг дэвшүүлж, мэтгэлцэх чадвартай шин үеийг төлөвшүүлэх, багш нарыг чадваржуулах зорилгыг тавьж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх замаар өсвөр үе, багшийн хөгжлийг дэмжиж, өсөн дэвших боломжийг олгохоор зорж, 3 үе шаттай мэтгэлцэн 2025 арга хэмжээг ерөнхий боловсролын 45 багш, 450 сургуулийн сурагчдын хүрээнд зохион байгуулж ажиллалаа. Тэнгүүд хэмжээнд орсондоо маш их баяртай. Шагналд нь одоо бэлдөө бодтой бас үр дүнтэй шагналууд байгаа. Үнэхээр таатай байна. Энэ цамыг барай зогсож байгаадаа үнэхээр бахархалтай байна. Багш нартайгаа хүүхдүүдээс суралцсан маш сонирхолтой одоо өдөр хоногуд үргэлжлээ. Энэ хөтөлбөрийг бас цаашдаа илүү олон сургуулиудад илүү олон хүмүүст хүрч түгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг санаачилсан хамт олон хүмүүс, энэ хөтөлбөрийн ард ажилласан хүмүүстээс маш их баярлалаа. Оюутны менторшип хөтөлбөр. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлд гарч байгаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд оюунлаг оюутнуудын нөлөөллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж, оюутны менторшип хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ. Нийт 848 оюутан эхний шатанд материал ирүүлж, эцсийн шатанд 100 шилдэг оюутанд тэтгэлэг олголоо. Ингэхдээ оюутнууд нийгэмд гарч байгаа хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус бүр багт хуваагдаж, төсөл бичиж, судалгаа хийж ажилласан билээ. Оюутнуудын хувьд салбар байгууллагаас чиглүүлэг буюу ментор авч өөрсдөө судалгаа хийж ажиллана гэдэг том давуу тал болсон юм. Энэхүү хөтөлбөр нийслэлээс анх удаа өргөн хүрээг хамарсан оюутнуудад чиглэсэн хөтөлбөр болж чадлаа.